За манай эцэг эхчүүд одоо ахлынгийн хүүхдүүд яг гэртээ очиод даалгавар хийхдээ хэр цаг хугацааг зарцуулж байна вэ гэдгийг бас эцэг эхчүүдээс асууж нэг судлах гэсэн. Хамгийн найдвар гэж суддаг. Тэгээд даалгавар хийхдээ цаг хугацааны тухайд бол миний сонссон судалгаатай харьцуу бага гэж хэлдэг. Яг цаг 30 2 цаг болж байгаа. Идэвхтэй даалгавар хийж байна. За бусад цагт бол өөр зүйл цагаас зарцуулж байгаа зарч. Тэгээд даалгавраас илүү өөрийгөө бас хөгжүүлэх танаас олон чиглэлээр хичээл судлах, тагнаас судлах юм шаардлагатай гэсэн байна. За юу даалгавар хийхэд энэ хийх цаг хугацааг нь уртасгах юм уу тийм ээ? Ийм одоо боломжийг та хэр олгож чадах вэ? За яаж яг би яг ингэж чадна. Жишээлбэл одоо гэр орныхаа ажлыг хэр хэдий цаг хугацаанд хийжээ, даалгавраа хэдий яг цаг хугацаанд хийжээ. За тэгээд одоо өөрийгөө хөгжүүлэх бусад зүйлдээ хэдий цаг хугацаа яаж. Хамгийн гол нь ер нь одоо сүүлийн хүүхдүүдийн даалгавар их багасаад байна. Даалгавар өгөн рүү гэж бас зарим одоо эцэг эхчүүд зарим хүмүүс хэлдэг шүү дээ тийм үү. Тэгэхээр тэр даалгаврыг заавал багшийн өгснээр даалгавар хийх биш. Тэр өөрийгөө хичээл давтах тэр цаг хугацааг нь одоо уртасгах тийм боломж гаргыг үе та одоо яг юу хийж байна. За бусад эцэг эхчүүд бас саналаа хэлж шүү дээ. Манай охины хувьд бол айлын том охин дээр баг дүүтэй болохоор дүү нь баг дээр гэртээ хичээл хийх нүсэл өөрөө бол хичээл хийх юмтэй сонирхолтой гэрийн даалгавраа хийдэг. Тэгээд дандаа орой дүүгээ унтсны дараа хийдэг. Гэрт нь тийм даалгавраа хийгээд суугаад байх нөхцөл болцоо их баг байдаг өдрийн цагаар. Тэгээд миний тавьж байгаа санал бол ангид нь юм уу сургууль дээр нэрж үдээс хойш одоо тэдээс тэдэн цагийн хооронд юм ангид нь хийх боломж байдгүй сургууль дээр. Тийм санал байна. Би өөрт нь хэлдэг байхгүй ангидаа очиж хийж болдгүй юм уу гэртээ нөө дүүн дэвтэр номыг аваад ураад таашдаг. Ерөөсөө хийлгэхгүй манай баг хүүхдээс. Тэгээд би аль болох сургууль руу нөгөөдөг байхгүй ангидаа очиж сургууль дээр хийж сууж хийж чинь 2 3 цаг үдээс хойш гээд дандаа шүн хийн 11-ээс хойш дүүгээ унтсны дараа сууж байгаа байхгүй манай хүүхдүүд болохоор Бийнхаа даалгаврыг хийх боломж гарсан нь бол бас анги байна гэж үзэж байна тийм ээ. За тэрнээс өөр одоо санал бодолтой хүмүүс оюун баяр Өндөрн сургуульд манай 3 хүүхэд суралцдаг. Нэг нь бага анги, нэг нь 2 нь ахлах ангид суралцдаг. Гэхдээ яг хуу гэрийн даалгаврын үед манай хүүхдүүд аль болох хийлгэх талаар нь миний хувьд анхаарч үздэг. Гэр орныхаа ажлаа та нар миний бага хүүхдийн үед цэцэрлэгийн ахлах ангид суралцдаг. Тийм учраас манай хүүхдүүд өөрсдийгөө дайчлаад хичээлээ хийх боломжтой байдаг. Миний зүгээс тавьдаг шаардлага маань та нар одоо энэ суралцж байгаа хугацаанд багш нарын заасан тэгээ өөрөөсдийгөө хөгжүүлж бас илүү сайн суралцаараа нэмж мэдээллийг багшийн зааснаас гадна бас мэдээллийг сайн авах боломжтой. Одоо бүх юм нээлттэй болсон дээ та хамгийн гол нь хүүхдүүд өөрөө хичээл зүтгэлтэй байвал ихийг мэдэж цаашаа үе хаалгууд янз бүрийн үе хаалгууд их нээлттэй байдаг шүү гэдэг талаас нь бас их зөвлөдөг. Яг би хүүхдүүдийнхээ өдөр төрлөө цөмхийн уудлаа даалгаврыг шалгах тохиолдол олон байдаг. Гинтч шалгаж үздэг, өдөрт шалгаж үздэг. Заримдаа зам муутай үедээ бас тиймэрхүү байдгүй. Тэгээд багш нартай харилцаж бас багш нараас асууж барих үе зөндөө байна. Гэхдээ цаашид юунд анхаарах вэ гэдэг талаас нь ч гэсэн хүүхдүүдтэйгээ зөвлөдөг үе байдаг. Цаашид бол сонгон ахлахангуудад ялангуяа сонгон дугуйлангууд бас сайн хичээлүүлмээр байна. Сурлага, урлага, спорт талаас нь аль талаас нь хөгжүүлэх талаар бас анхаарах нь зүйтэй болов гэж байна. даалгавраа илүү үр дүнтэй тэ чанартай сайн хийхийн тулд эцэг эхчүүд минь одоо эцэг эхчүүдээс одоо бас ямар зүйлийг хийгээсэ тийм ээ гэж бодож байна. Эцэг эхээсээ ямар одоо дэмжлэг авахыг хүсэж байна. Тийм хүсэлттэй хүүхдээ бол тэр хүсэлтэд хийлээ. Тэр хүрэлцэхгүй байгаа тэр номнуудыг бид нарт хангаж өгөхийг эцэг эхчүүдээсээ хүсэж байна. Хичээлээ бараг бас сонгогдсон байгаа. Тэгээд тэрнийхээ дагаас зарим хичээл нь орохгүй байгаа. Тэгээд нэг 11-ээс 12 дугаар ангийн сонгоны хүүхдүүд нь явж байгаа. Тэгээд манай ангиас бол бас орох хүсэлтэй хүүхдүүд бас байгаа л да одоо нас сонгондоо явах. Тэгээд багш нартаа бас тэрийг хэлээгүй л байгаа. Тэгээд гэрийн даалгаврын үед гэвэл багш нар бол тэгээд зарим нь бол айгүй гой өгдөг. Тэгээд зарим нь нэг мэдээлэлгүй ч юм уу тэгээд нэг ойлгомжгүйгээр өчгөр тэгээд зарим нь ойлгохгүй тэгээд хийдгүү гэртээ
Тэгээд гэрийн даалгавар бас анги дээр хийвэл бас айгүй гоё. Манай анги нэг өдөр бас анги дээр гэрийн даалгавраа яг багшийнхаа өгснөд бас хийсэн. Тэгээд тэр тухайд яг багш яг ангийн тийм хамт олноор нэгдсэн тийм даалгавар өгвөл бас ангилаа хийхэд айгүй тохиромжтой юм байлээ. Хүүхдүүд даалгавраа хийгээд ирж байгаа хийхгүй ч ирж байгаа хүүхдүүд яг шалтгаан нь байна гэдгийг бас багш нар харж үзлээ. Ойлгомжгүй байдлаас өснө. Сайн тэр хүүхд хэллээ шүү дээ. Би даалгавар нэг ойлгомжгүй өснө бас нэг хийж ирэхгүй тохиолдол гардаг юм бэ. Тэр хүүхдүүд доо нийтлэг гарч байгаа гэж бодож байгаа. Даалгавраа ойлгоогүй гэж байж хичээлээ ойлгоогүй гэж багш тэрийг анхаараас ч юм бас хэлээ. Яг энэ юунаас олж энэ даалгаврыг яг энэ хүүхд энэ хичээл дээр ийм байдалтай оролцож чаддаг нэ тэр талын Эцэг эхчүүд хүүхдүүд бид нэр бас ингээ багш нар хоорондоо энэ санал бодлоо чөлөөтэй ингэж ярилцаж одоо санал бодлоо хуваалцаж тийм ээ хоорондоо ингэж хамтарч ажилласнаар бас бид нэр энэ хичээл сургалтын сургалтанд бас илүү үр дүн амжилт гарна гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ одоо энэ санал хүсэлтэй одоо тухайн хичээл ордог багш нартаа за сургуулийн захиргаанд бас энэ санал хүсэлтэд уламжлах юм бол энэ бас бидний биелэхгүй юм хүсэл одоо биш ээ. Тийм учраас бүгдээрээ хичээл ордог багш нар нь хичээлээ сайн заагаад даалгавраа өгөхдөө бас ойлгомжтой одоо хүн яг яаж хийх үү тэр заавар дүрмийг нь сайн ойлгож хийж өгөөд тийм ээ. За дээрэс нь хүүхдүүд өөрсдөө бас илүү идэвхтэй сонирхолтой тий идэвхтэй байж чадах юм бол тэр даалгаврыг бас хийнэ. За мөн эцэг эхчүүд маань бас тэр даалгавар хийх боломж нөхцөлийг нь бүрдүүлээд өгчих юм бол бидний хүүхдүүд яах нь бид нэр одоо хүүхдүүд маань хичээл даалгавраа илүү сайн хийдэг болох юм байна. Үр бүтээлтэй тийм ээ. Зарим хүүхдүүд даалгавар хийж гин гэж хийгээл идэг. Тэр нь болохоор ямар ч одоо үр дүн байхгүй тийм ээ. Тэндээсээ өөрөө яг мэдэж авсан зүйл байхгүй ингэж өнгөрдөг. Тийм учраас тэр цагийг үр бүтээлтэй өнгөрөх талаас нь бас эцэг эхчүүд нь одоо бас анхаарч ажиллана. Ингээд тал талаасаа ингээд хамтраад ажиллаад байх юм бол энэ сургууль дээр болж байгаа үйл ажиллагаанууд бол нэлээд үр дүнтэй болно гэж одоо багш хүний хувьд би бас харж байна.